OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж. За сайн байцгаана уу? Подкастын 2 дугаар дугаараа ингээд үгээр эхэлж байна. За OKR Mongolia подкастаараа бид нэр өнөөдрийн энэ дугаар маань бол HR-ийн үүднээс онцолж тодорхойлноо. За тэгээд HR-ийн үүднээс тэгвэл OKR-ыг тодорхойлоход байгууллага дээр ер нь ямар онцлог байдığım бэ? За OKR-ыг байгууллага дээр нутагшуулах, нэвтрүүлэх болохоор ерөнхийдөө бол өмнөх подкастн дээр дурддагсан шүү дээ. Одоо яг бүх төвчөндөө нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй байна. Үүнийг одоо анхан шатны сургалтаар орно гэд. Тэгэхээр тэр анхан шатны сургалт, анхан шатны нэгдсэн ойлголтууд энэ OKR ягаад ач холбогдолтой юм бэ гэдгийг компанид таниулахын тулд холбогч гүүр нь бол яалтчгүй HR байж таарад байна тийм. Тэгэхээр тэр HR-ийн үүднээс OKR-ыг хоёлаа онцолж ярилцлагаа үргэлжлүүлье. За мэдээж хэрэг байгууллагад шинээр системийг нэвтрүүлж байгаа болвол те HR хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. За HR бол хамгийн түрүүнд OKR-ийнхаа нэгдсэн одоо тэр ойлголтыг өөрсдөө эхлээд авсан байх хэрэгтэй. За зарим байгууллагууд бол бүр HR-ийн одоо групп байгууллагууд бол бүх HR-ууд нь цугларч агаад энэ OKR-ийн сургалтуудыг бас авсан хэд хэдэн байгууллагууд байгаа. За тэр бол маш зөв эхлэл те. HR яагаад OKR-ийнхаа өөрсдөө мэдэх ёстой вэ гэхээр HR байгууллагын гүйцэтгэлийн гүйцэтгэлийг удирдах гэдэг одоо хамгийн чухал сегмент нь байж байна. Ажилтны оролцоо, ажилтны одоо багийн ажиллагаа ажилтнуудын одоо нийт байгууллагын одоо бүхий л ажилтан байгууллага юу руу чиглэж байгаа вэ гэдгийг бүгдээрээ сайн мэддэг байх хэрэгтэй. За жишээлбэл 1970 онд Кеннеди NASA дээр очсон чинь тэр тухайн байгууллагт нэг цэвэрлэгч одоо үйлчлэгч шал угаагаа зогсож байсан байна. За тэр хүн Кеннеди тэр хүнээс асуусан байна. Таны одоо энэ чинь ингэж ажиллаж байгаа зорилго чинь яг юу юм бэ гэдгсэн чинь миний зорилго бол энэ хөлгийг сансарлуу хүргэх тэр ажлыг би хамгийн анхан шатных нь тэр ажлыг хийж байгаадаа би маш баяртай байдаг. Энэ бол миний үүрэг орой л гэж хэлж байгаа. За тэгэхээр нөгөө тэр одоо үйлчлэгч хүртэл байгууллагынхаа алсын хараа стратеги зорилгыг мэдж гин тэрэндээ бүр урам зоригтойгоор одоо ажиллаа хийж гин цэвэр цэнцгэр байдлахын тулд тэр үйлчлэгч ажиллаа хийж гин гэдгийг маш сайн ойлгож ухамсарласан байгаа байхгүй. Тэгэхээр хүний нөөц гэдэг бол тэр бүх ажилтнуудыг нэг чиглэл рүү тэмүүлүүлдэг, нэг чиглэлд урам зоригтойгоор хөтэлдэг тэр ажлуудыг хүний нөөц бол хийдэг. Тийм учраас хүний нөөцийн одоо үүрэг орой л энэ дээр маш их байна. Яг ингээд гадны байгууллагаас бизнесийн байгууллага руу ингээд чиглэж ороход OKR-аар одоо жишээлбэл одоо хүний нөөцөд бол лавлах тавч тодорхой байгууллага тийм ээ стратегич мэдчихэдэг, хүмүүсээч мэдчихэдэг, бидний нөөц бололцоо бид нар хаана алхаж байгаа юм бэ гэдгийг байгууллага дотроосоо хүний нөөц маань өөрөө гадагшин тайлбарлаж хэлж байгаа. Одоо холбогч гүүр байх нь шүү дээ тийм. Тэгэхээр яалтчгүй OKR-ийн систем, гүйцэтгэлийн системийн уялдаа холбоо нь өөрөө HR-тайгаа бас нэгт холбоотой байгаад байдаг. Энэ уялдаа холбоо нь ингэж гарч ирж байна тийм үү. За тэгвэл одоо хүний нөөцийн функц талаас нь ярил л да. Хүний нөөцийн функцэн дээр ажилтан авах, ажилтны ур чадварыг хөгжүүлэх дээр OKR-ийн систем хэрхэн холбогдож байна вэ? Ур чадвар гэхлээр бид нар одоо за байгууллага дээр хэдэн түвшний леертэй хэдэн түвшний ажилтнууд байна. За жишээлбэл гүйцэтгэлийн түвшний ажилтнууд байна. Менежерийн түвшин, одоо удирдах түвшний ажилтнууд. Энэ болгон өөр ингэсэн одоо ур чадваруудтай байдаг тийм. За доод түвшний одоо гүйцэтгэх түвшний ажилтнууд бол илүү хард скиллтэй мэргэжлийн одоо тэр ур чадварууд маш олон өндөр байх ёстой. За менежерийн түвшинд бол ер нь коучинг одоо бусдад заазуулах одоо багаар нь ингээ ажиллах. За удирдлагын түвшин дээр бол одоо том зургаар нь байгуулгын хаашаа зарах гэж байгаа тэр том зургаар нь хараад одоо ерөнхий одоо тэр зөвлөмж менторинг хийгээд ингээд явдаг тийм. За тэгэхээр хүний нөөц бол ерөөсөө энэ одоо бүх түвшнүүдийн одоо ажилтнуудыг бэлтгэдэг нэг тийм газар. За тэр олон талантуудыг цуглуулж авчирж байна тийм. Гэхдээ одоо жишээлбэл OKR-аар ингээд яриад үзэх юм бол бид нар байгууллага хаашаа чиглэж байгаа вэ гэдгээс шалтгаалan одоо HR бол бизнес партнер гэж ярьдаг тийм бизнесийн одоо хамтрагч гэж ярьдаг. За ажилтан байгууллага хоёрын хоорондын гүүр болж байгаа учраас бид нар HR юу руу тэмүүлж байгаа вэ гэдгийг маш сайн ойлгосон байжээж түүнийг ажилтнуудтай ойлгуулна тийм. За тухайн ажилтнууд ойлгож авсны үндсэн дээр тэр ажил аягүй зөв хийгддэг. Энэ ойлгогдоогүй учраас зарим тохиолдолд харилцаа холбооны тасалдал үүсдэг тийм. Уялдаа холбоо байдгүй. Энд тэнд ингээд өөр ингэсэн ажлуудаа ингээд хийгээд явж идэг тийм. Жишээлбэл одоо борлуулалтын банк нэг ажил хийж байхад маркетингийн банк шал амдаа ажил хийгээд байж байгаа жишээ. Тэгэхээр энэ хоёр бол заавал хоорондоо уялдаж энэ явна. За хүний нөөцөөс борлуулалтын маркетингтайгаа бас нэгт уялдаатай байх хэрэгтэй. Яг тэгвэл юу борлуулах гэж байгаа юм. Тэгвэл тэр борлуулах байгаа ажлыг хэн хийж чадах хэрэгтэй. Тэр сайн хийж чадах гүйцэлдүүлэх боломжтой чадвартай тэр ажилтнуудыг хүний нөөц татаж авчирдаг тийм. Хэрвээ тэр ажилтнууд нь байхгүй бол хүний нөөц сургаж хөгжүүлнэ тийм. Гэх жишээтэйгээр ер нь бол хүний нөөц зөрчөөсөө бүх функцүүдийн одоо уялдаа холбоог бий болгодог. За байгууллага стратеги төлөвлөгөөрөө явж байхад хүний нөөц тэр стратеги төлөвлөгөөнүүдийг алсын хараагаа байгууллагынхаа алсын харааг байгууллагын соёлыг хүний нөөц бас бүрдүүлдэг тийм. Одоо ажилтнуудтай уулзуулж ойлгуулна, тэр одоо brain wash хийх юм уу, ямар байдлаар одоо тэр ажилтнуудтай ойлгуулах юм, тэрийг одоо хүний нөөц ингэж хийгээд явж байдаг. За жишээлбэл
хүний нөөцийн нэг зорилго аваад үзээ л да. Хүн бүр манай байгууллагад ажиллахыг хүсдэг тийм байгууллага болъё. Хүсэмжит байгууллага болъё гэж бодъё. Тэгэх юм бол энэ ямар төрлийн одоо дүр зураг харагдаж байна? Ямар төрлийн зорилго харагдаж байна гэж одоо бодогдож байна. Ажил гойрлагчийн сэтгэл ханамж дээр тулгуурласан зорилго байна. Одоо тухайн ажил гойрлагч өөрөө одоо энэ байгууллагт ажиллах юмсан гэдэг одоо зүрх сэтгэл тэр өдөөс нь дотоод амбиц, мотивац дээр нь тулгуурласан зорилго. Тий. Тэгэхээр одоо зорилго гэдэг бол ердөөсөө хүний урам зоригийг хөдөлгсөн тий. Үнэхээр би тэгчхэнсэн гэдэг нэг юм урам зоригийг нь хөдөлгсөн илүү их ажиллаж хамсан, илүү их юм бүтээч хэмсэн. Тэгэх юм бол би энэ байгууллагт бас нэг үн цэнэ өгж гин. Тэгээд бас энэ байгууллагт ажилласнараа миний нэр хүнд ч бас өсөж гин гэдэг тий. Жишээлбэл одоо манай Монголд бас тиймэрхүү байгууллага зөндөө байна шүү дээ тий. За энэ бол ердөөсөө тухайн одоо байгууллагын хүний нөөцийн одоо том зорилго болж бас байж болохоор тий. Тэгэхээр тухайн одоо хүний нөөцийн баг ямар зорилго одоо тавих вэ гэдгийг маш чухал байгаа зү тий. Тийм байна. Тэгэхээр нөгөө хүний нөөцийн зорилго гэдэг ярангууд одоо тухайн хүний нөөц одоо тухайн хилтээс алба тухайн хүн дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн темперамент, характерын онцлогоос шалтгаалаад нэг ойлголтыг яаж хүргэх вэ гэдэг арга зүйн бас өөр. За одоо жишээлбэл OKR дээр хамгийн анх нөгөө Intel дээр дадлага хийжсэн залуу Google-ийн 11% хувьцааг аваад Google-тэй хамтарч ажиллаад түзэн гишүүн болохдоо Google-ийн залуучууд маш амбицтай байсан гэж байгаа байхгүй. Google-ийн түүхийг ингээд уншаад үзэхээр бас ингээд OKR хэрэгжилттэй холбоотой түүхийг ингээд сор маш өндөр амбиц тавьсан гэдэг тухайн залуучууд бүр яалтчгүй тэр нөгөө дотроо хүсэл эрмэлзлийн бадраас мотивацийг хөдөлгсөн. Тухайн үед одоо бараг компьютер гэдэг ойлголтыг нийтээрээ бараг ойлгоогүй мэдээгүй байхад л энэ дэлхийн бүх мэдээллийг эмх цэгцтэй болгож бүх хүн тэр эмх цэгцтэй мэдээллээс шүүрж авч шанагдаж одоо мэдээллийг олж авч чадамжтай болгоно гэдэг амбиц гаргаж ирсэн байгаа байхгүй. Тухайн үед бол тэр үед хамгийн анх тэр амбицыг ярихад бол бараг хүмүүс хүлээж авах нэг одоо галзуу хүн юм уу одоо юу яриад байгаа бүх дэлхийн бүх мэдлэгийг эмх цэгцэнд оруулна гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ гэж бууж өгөхгүй байхад тэр залуучууд яг бодит нөө одоо нөөц бололцоогоо харах юм бол одоо тэгээд агуулгын өрөөнд овсон байж идэг. Тэгээд ажиллаа хайцсан яг тогтмол орлогогүй ийм залуучууд тийм галзуу юм шиг тэр алс холын мөрөөдлийг ингэж буулгаж ирж байхад тэр мөрөөдөл өөрөө бодит үйлдэл болгож хэрэгжихэд одоо бүх үйлдэлийг даяар Google ямар амжилттай явж байгаа гэдээ мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бодит амжилт тэр мөрөөдлөөс бодит амжилт бууж ирэхийн тулд ямар арга зүй ашигласан бэ гэхээр OKR ярьж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр OKR-ыг хамгийн анх нутагшуулахын тулд хүмүүсийн онцлогт нийцсэн тийм ээ тэр тухайн хүн болгонд ойлгуулсан. Энэ бас л манай Монголын бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн ажлууд дээр бас яригдана. Тэгэхээр маркетингийн хэлтэст яаж ойлгох вэ? IT-ийн хэлтэст яаж ойлгох вэ? Тэгвэл хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчд яаж ойлгох вэ? Магадгүй үүсгэн байгуулагч өөрөө шинэ соёлд дурггүй, нээлттэй биш, уламжлал сэтгхүүтэй, консерватив хүн байж штэ. Тэгэхээр тэр хүнд тэгвэл яаж OKR-ыг ойлгуулах юм бэ гэдэг чинь хүний нөөцийн жинхэнэ нөгөө скил, ур чадвар, чадамжийн асуудал болчихж байгаа байхгүй тий. Тэгээд одоо манай хүний нөөцийнхэн бас ингээ асууж байна л да. KPI-ыг OKR-аар орлуулж болох уу гэж асууж байна. Тэгэхээр энэ бол яг шууд утгаараа орлуулж болохгүй. Яа тэгвэл орлуулж болохгүй шалтгаан нь бол KPI болвол ердөөсөө зөв юмыг хэмждэг хэмжүүрүүдийг тогтоодог. Одоо машинаар ярих юм бол одоо уртлын нөгөө хянах самбар гэдэг шүү дээ тий. Тэр хянах самбар чинь KPI гэсэн. Мотор байгаа шүү дээ. Мотор ч одоо яг яаж байгаа хөдлөөд ингээд юмыг ингэ явуулаад байна шүү дээ. Энэ хөдлөж байгаа энэ хөдөлгөөр нь бол OKR гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар мэдээж хэрэг хэмжүүрийг мотороор орлуулж болохгүй та яг адилхан KPI-ыг OKR-аар орлуулж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. OKR нь яг юунд хэрэгтэй вэ гэхээр бид нар стратеги төлөвлөгөө боловсруулцдаг. За тэрийг хэмжээд байдаг энэ нь KPI. За OKR нь болохоор хөдөлгөөд байдаг энэ хөдөлгөөрэй гэсэн үг байна байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо нөгөө манай байгууллагууд дандаа ингээд төлөвлөгөөгөө боловсруулад хаана явж гинэ гэдгийгээ зөвхөн ингээд хэмжээд өргөжлүүлээл тэгэл цаашаа яваал байдаг. Энэ хэмжүүрээ бид нар яаж одоо сайжруулах вэ? Яаж хөдөлгүүр олох вэ гэдэг чинь энэ яг хүний нөөцийн ажил байгаа зү тий. Энэ төлөвлөгөө явахгүй байна. Яагаад явахгүй байна? Удирдлагатай байгаад байгаа мó? Хүндээ байгаад байгаа мó? Эсвэл энэ төлөвлөгөө нь буруу байгаад байгаа мó гэдэг энэ анализыг бас хүний нөөцийн оролцоотойгоор энэ хийгдэхэд ажил байхгүй. Тэгэхээр ер нь хүний нөөц энэ OKR гэдэг юмыг ердөөс аягүй сайн өөртөө шингээж аваад байгууллагатай хэрэгжүүлэх юм бол байгууллага урагшаа явна. Тэгээд дээрэс нь бас нөгөө бид нар гүйцэтгэлээ үнэлээд заавал энэ цалин урамшуулалттай ингээ холбоно энэ бол зөв. Гэхдээ бид нар байгууллагыг урагшаа явуулах гэж байгаа юм бол одоо ажлын тэр гүйцэтгэлийг үнэлээд явах юм уу эсвэл гүйцэтгэлээ үнэлээд сайжруулаад явах юм уу гэдэг бас нэг юм өөр ойлголт гарч ирж байна тий. Тэгэхээр бид нар нөгөө энэ уламжлалт зэн сэтгхүү одоо өөрчлөгдсөн тий. Яагаад энэ OKR-ыг дэлхийн олон байгууллагууд бүр дэлхийд даяараа шүү дээ тий. Ганцхан Америкт биш, ганцхан Францад биш, ганцхан Англид биш. Бүх дэлхийд даяараа энийг ингээ хэрэгжүүлээд явж байна. Монгол улс хурдтай энийг одоо сурж аваад хэрэгжүүлээч гэдэг одоо
энэ үнцгийг л энэ дээр гаргаж байна. Тэгэхээр байгууллагын гүйцэтгэлийн соёлыг бид нар бүгдээрээ ингээд бий болгоё ердөөсөө. Гүйцэтгэл дээрээ тэмүүлье. Тэрнээс биш ажилтнуудаа үнэлээд залингийн цалин урамшууллаа бодох биш. Байгууллагын тэр үйл ажиллагаагаа гүйцэтгэл болгоё. Энийг заавал тэр урамшууллын системтийг ойлгож ердөөсөө болохгүй тийм. Тэгэхээр системээр ингээд харангууд хүний нөөц маань өөрөө тухайн байгууллагынхаа системийг бүтэн том зургаар нь олж харж онцлогч байх нь. Одоо машины кейс дээр ярих юм бол тэр тухайн машины эвдрэл хааны үед чинь мотор ажиллаад байна уу ажиллахгүй байна уу мотор биднэрт ер нь хэрэгтэй юм уу гэдэг асуудлыг дэвшүүлэх чинь өөрөө хүний нөөц өөрөө байж байгаа. Тэгээд системээр нь том зургаар нь харахын тулд тэр хүн өөрөө OKR системийн анхан шатны болоод үнцгийн ойлголтуудыг маш ойлгомжтой мэддэг байх хэрэгтэй. Тэгэнгүүт нөгөө системгүй эмх цэгцгүй яг юу шийдэх гээд байгаа юм бэ гэдэг бүрэн ойлгоогүй байнгут за нэг гоё юм ямар ч гэсэн байгаа юм байна. Энийг нутагшуулъя окей гэдэг ингээд эхэлдэг. Энэ хүний нөөцийн ер нь бол OKR нутагшуулалт дээр миний асуух гэдэг асуулт болохоор ер нь юун дээр алдаад байна вэ? Ер нь хаанаас эхэлж бид нутагшуулах юм бэ? Энэ яг юун дээр алдаад байна вэ гэхээр бид нар манайхан айгу сэргэлэн штэ ер нь бол тий. Юмыг сурахтаа энэ маш хурдтай. Тэгээд сэтгэн бодох чадвар маш өндөр. Тиймдээ ч одоо энэ олон тэмцээнүүдэд монголчууд ингээ ялаад байна, тэ дийлээд байна. Гэхдээ OKR-ыг хэрэгжүүлэхэд бас нэг систем байдаг, тэ. Бид нар системээр нь ойлгочоод за ойлгоно. За энэ яг нэг жишээн дээр тайлбарлая л та. Бид нар ингээд дугуй унд сорно гэдэг нэг юм байдаг, тэ. За дугуй унд унахын тулд бид нар энэ дугуйны өрөөл дээрээс нь ингэж бариад хойдлын санал дээр нь суугаад тэгээд дөрөөгөө ингээд явуулт юм байна. Дөрөөгөө ингээд гიშгдэм байна те. Тэгэхээр ингээд дугаа явдаг юм байна гэдэг энэ ойлголтыг бид нар авчдаг. Энэ бол бид нар үндсэн ойлголтоо авч байгаа байхгүй. За ойлгоцсон. За одоо хэрэгжүүлээ гэд. За одоо тэгвэл тэр дугаан дээр ингээд суулаа нөгөө дөрөөгөө ингээд гიშгэд явлаа. Тэгсэн чинь ингээд унаад байгаа зү те. Яг ингээд практик байхгүй учраас тэр чинь маш олон удаа тэрийг давтчихж нөгөө дугаан дээрээс унахгүйгээр тэр дугаагаа унд сорж байна. Яг үүнтэй адилхан. OKR-ыг ийм юм байна гэдгийг мэдлэгээ авчаад тэгээд яг хэрэгжүүлэлтэн дээр унаад байдаг байхгүй тэр дугуйтай адилхан унаад байдаг. Тэгэхээр энүүнийг энэ системээр нь сурах хэрэгтэй. Тэхийн тулд бид нар яг яах вэ гэхээр мэдлэгээ авна пайлот хэрэгжүүлнэ гэж байгаа тийм. Тэгэхээр байгууллагын бүх одоо байгууллагатай хэрэгжүүлээгээд бүх байгууллагатай шууд ингээд бүх зорилгонуудаа ингээд тэр OKR болгоод ингээд явах юм бол бид нар унана тийм. Тэрний оронд нөгөө баг нэг төслүүд дээр ч юм уу тийм эсвэл нэг одоо алба бэлтс дээр эхлээд хэрэгжүүлж үзээд тэгээд дараа нь ингэж болох юм байна. OKR бол ердсөн нэг тогтсон нэг юм юу байдгүй. Яг ингэж хэрэгжүүлээрэ гэсэн юм байдгүй. Тухайн байгууллага өөрийнхөө одоо байгууллага дээрээ одоо буулгаж хэрэгжүүлдэг юм үйл ажиллагаа байхгүй. Тэгэхээр ердөөсөө жишээлбэл одоо хүний нөөц дээр хэрэгжүүллээ гэхэд за хүний нөөцийн нэг л хамгийн чухал зорилго дээрээ төвлөрье. За тэр зорилгоо OKR системийн маргачлаар явна. Тэгэхээр одоо бид нар нөгөө OKR системийн аргачлалд маш олон одоо шат дамжлагтай байна л да тийм. Яг энийг ингээд системтэйгээр хэрэгжүүлж ээж явна. За хэрвээ яг ингээд системтэйгээр хэрэгжүүлэхэд бид нарт одоо тусалцаа хэрэгтэй гэх юм бол OKR Монголиа очоод цуг очоод ингээд яг дугуйг нөгөө хойноос нь ингээд төрж явдаг шүү дээ тийм. Ингээд түрээд явна гэсэн үг байхгүй. Ингээд түрээд явангууд ингээд зөв нэг хэсэгтэрээ пайлот хэрэгжүүл чинь. За тэгээд цаашаага дараагийнхаа одоо чухал зорилгууд дээрээ төвлөрөөд явна гэсэн. Бид нар чухал зорилгууд дээрээ төвлөрөхгүй бол бүх зорилго дээрээ бүх одоо хийх гэж байгаа хэрэгжүүлэх гэж байгаа үйл ажиллагаан дээр ингээд төвлөрчгөөрөө бид нар фейлдэж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн компани онцлог гэж та ярьж байна тийм. Тэгэхээр нэг ижил OKR-ийн одоо аргачлалыг системийг хоёр компани дээр яг ижил ашиглах бол боломжгүй. Тийм үү. Тэгэхээр одоо ийм байна л да. OKR-ыг одоо ингээд хэрэгжүүлъя гэдэг хүний нөөцөд ингээд хэрэгжүүлж эхэлж байна. Тэгэнгүүт магадгүй ингээд зорилгоо тодорхойлох дээр 100% алдаа гаргадаг ч юм уу. Тэгэнгүүт энэ болохгүй юм байна гэдэг ингээд шантраад ер нь бол манай компанид нийцэхгүй юм байна гэдэг ингээд болох хандлага их байдаг. Тэгэхгүйгээр ер нь бол алдаа одоо fail fast гэдэг OKR-ын зарчим дээр ярьдаг шүү дээ. Fail fast буюу алдаад үз. Тэр энэ дээр ингээд хэрэгжиж гэхдээ алдаанаас битгий алдаанаасаа суралцаад дараагийн удаа дахин боловсронгуй болгохын тулд OKR-ын Монголиагийн баг хамтуулан байна. Зөвлөмж чиглүүлэг тусалцаанууд дээр бүгдэн дээр нь оролцоод өгч болно. Тэгээ чиглүүлэг та бүхний анхны ингээд гараан дээр чинь ингээд өтөж хийгээд ингээд явхад бол бид бэлэн байна гэдгийг бас онцлмоор байна. Тий. Тэгэд бид нар одоо энэ сартаа бас ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Байгууллагуудад танилцуулах маягаар бид үн төлбөргүйгээр те яг тэгвэл бид нар OKR International-аас одоо франчайз оруулж ирэхэд Монгол улсыг хамарсан байх хэрэгтэй гэдэг тийм одоо зөвлөмж авч байгаа байхгүй. Яг тэгвэл OKR International одоо энэ сургалт бол зөвлөгөө те энэ үйлчлэгээ бол дэлхийн нөгөө үнэлгээний байгууллагаар баталгаажсан юм сургалтаа. Тэгэхээр одоо дэлхийд даяар ганц л одоо OKR-ыг баталгаажуулсан байгууллага байдаг. Тэр нь OKR International. Тэгэхээр OKR International-ийн дэлхийд даяар баталгаажсан энэ одоо арга зүйг Монгол улсад OKR Монголиагаар зөвхөн дамжиж хэрэгжинэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр OKR гэдэг одоо энэ системийг хүн болгоо ойлгоосаа, байгууллага болгоо ойлгоосаа гэдэг өнцгөөс нь хараад бид нар байгууллагууд дээр нэг цагийн ч юм уу 2 цагийн үнгүй одоо юм сургалт зөвлөгөө явуулж байгаа. Тэгэхээр энэ албан байгууллагууд бол танилцуулах сургалтуудыг бас аваасаа гэж
зөвлөж байна. Тэгэхээр нэг үе бодвол бас манай хүний нөөцийн менежерүүд хүний нөөцийн албахан бол харьцангуй нээлттэй сэтгэлгээтэй болсон. Ер нь бол хөгжиж, урагшлыг бид нар хаана яваад байна, дэлхийн хаанхан байгаад байна гэдэг дээрээ ер нь бол маш соргох байдаг болчоод байна гэж би анзаараад байгаа. Тэгэнгүүт одоо бизнесийн байгууллагууд дээр ингээд OKR-ыг хэрэгжүүлье гэд тэнгүүд хүний нөөц ялцдаггүй. Тэрэн дээр одоо ярьлаа шүү дээ. Бүтэн оролцоотой байна. Тэгэнгүүт хүний нөөц ганцхан байгууллага дээр өөрийнхөө байгууллага дээр хамаатай биш. Таасаа хэллээ шүү дээ. OKR-ыг Монгол улсад нэгдсэн байна. Нийтэд нь ингэж хэрэгжүүлэх тийм ээ. Тэгэнгүүт тэр хүн одоо Монгол улсынхаа хөгжилд нэм хариуцлага хүрээнд хүний нөөцийн менежер одоо хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Өөрийнхөө компанид дутагшуулаад зөв аргачлалаар зөв системтэйгээр ингээд амжилттай pilot project-уудаа хэрэгжүүлээд явж байгаа маань ганцхан тухайн компаниар хязгаарлагдахгүй. Бусад компаниудтай ч гэсэн хэвтэй байдлаар нөлөөлж exemplary буюу үлгэр жишээ болж байна гэж ойлгож байдаг. Яагаад гэвэл одоо ганцхан нэг байгууллага дээр хамааралтай хүний нөөц гэж байхгүй шүү дээ. Ер нь бол бид нэр ингээд олон улсын форум, дотоодын уулзалт хүний нөөцийн суглалтууд дээр суглаж гэсэн. За манай компани ийм амжилттай шинэ системийг нэвтрүүлээд ийм ахиц дэвшил гарсан байна, ийм харьцуултууд хийгдсэн байна. Та хэд маань бас ингээд энэ өөр өөрсдийн компаниуд дээр онцлог дээр нийцүүлээд бас ингээд холбогдоод нийцүүлж болно шүү гэд ингээд ярихад л өөрөө тэр чинь нөлөөлөл үзүүлчихэж байгаа байхгүй тийм ямар нэгэн байдлаар. Тийм. За тэгээд одоо хүний нөөцүүдийн бас бидний анхаарах бас нэг аюул чухал зүйл байдаг. Бид нар ажилдаа маш олон одоо төлөвлөгөөнүүд ингэ гаргацсан байдаг тийм. Маш олон ажлын жагсаалтууд гаргаад ирсэн байдаг. Хүний нөөц энийгээ сурснараа за зөв зорилгоо тодорхойлж гинүү гэдэг дээр нь бас анализ хийж авах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт нь үр дүнгээ зөв тодорхойлсон байна уу гэдгийг бас маш сайн хянах хэрэгтэй. Тэрний үндсэн дээр хийгдэх ажлууд нь бас гарч ирнэ. Хийгдэх ажлуудаа бид нар за outcome үр дүнгуудээ бид нар хийгдэх ажлаар орлуулсан байдаг. Энэ бол бас л буруу. Тэгэхээр бид нар яг энэ хоёрыг зөв тодорхойлсон цагт хийгдэж байгаа үйл ажиллагаанууд нь зөв хийгддэг гэсэн. Энэ дээр бол хүний нөөц маш анхааралтай хянамга бас байх хэрэгтэй. Хүний нөөц яг гэвэл ажлын гүйцэтгэлийг үнэлдэг тий. Одоо ингээд за ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ зөвөр бас үнэлдэг байх тий. Энэ аргачлалуудыг бас маш сайн мэддэг байх хэрэгтэй. Маш олон ажлын жагсаалтууд байна. Эндээсээ хамгийн чухал нь юу вэ гэдгийг бас гаргаж ирж чаддаг байх нь маш чухал. Тэгэхээр хүний нөөц маш өндөр том үүрэг оройл байгаа зү энэ дэр. Тэгэхээр одоо ажилтнуудын бас нураг авахгүйгээр маш олон төрлийн төр хийгдэх ажлын жагсаалтуудаас тэрийг багасгаад одоо улиралт нь мэдээж яриг үнэлээд ингээд явж байгаа тий. Сар харааж үнэлээд явж байгаа. За энэ циклийг бол хүний одоо OKR-ийн энэ зарчмаар одоо 7 хоног болгон спринт митинг хийдэг ч юм уу тий. Agile team-нүүд ингээд үүсгээд ингээд ер нь бол энэ OKR-ыг зөвөр ингээд одоо нутагшуулах нь маш чухал. Энэ бол хүний нөөцийн одоо байгууллагын хамгийн том үүрэг оройл нь болж явж байгаа юм л да. Гүйцэтгэлийг одоо сайжруулахад бол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр системээр нь бүтэн ойлголттой, бүтэн зурвалттай байжгаад одоо акшн хийх нь шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол OKR-ыг хизэнээс байгууллага дээр нутагшуулах хэмжтэй байдаг вэ? За ер нь хамгийн эхлээд ойлголт авах хэрэгтэй тий. Одоо удирдлагын багаас эхлээд одоо энэ OKR-ийн талаар ойлголт авах хэрэгтэй. За тэгээд дараа нь одоо менежментийн баг бас энэ маш сайн ойлголт авч одоо нутагшуулах боломжтой практишнер болох хэрэгтэй л тий. Тэгээд миний бодлоор бол байгууллагууд менежментийн түвшинд одоо төвшний ажилтнуудыг одоо ажилд авах гэж байгаа бол тий хүний нөөц дээр авах гэж байгаа бол энэ системийн одоо мэдлэгтэй сертификатчсан тий ийм ажилтнуудыг ер нь илүү авах. Эсвэл одоо тэр сургалтанд нь суугаад сертификатыг авахуулаад тий тэгсэн цагт одоо зөв одоо тэр гүйцэтгэлийг хэрэгжүүлэх тий одоо зорилгоо зөв тодорхойлох, байгууллагын үйл ажиллагаагаа зөв удирдан чиглүүлэх тийм боломжтой тийм баг хамт олныг бүрдүүлэх нь маш чухал тий. За тэгэхээр хизээ хэрэгжүүлэх вэ гэхээр тухайн одоо ажилтнууд нь энэ сургалтуудад хамрагдсан. Эсвэл одоо хэрэгжүүлж ирсэн ийм туршлагатай ийм багийг одоо бүрдүүлсэн цагт тэр одоо системийг альва нэгэн системийг хэрэгжүүлэх боломжтой гэж одоо үзнэ. За тэгээгүй цагт бол за энүүнийг хэрэгжүүлчихэд та нар сурчгаа гэд бас байгууллагууд нөгөө ажилтнуудыгаа бас сургаж болно тий. За энэ цагт бас яаж байна. За тэгээд нийтээрээ ингэж нэг ойлголт авчлаа тий. За дээрэс нь нийт ажилтан гэж байна. Нийт ажилтны сургалтыг бас авах хэрэгтэй. Нийт ажилтны сургалтын дээр юу байдаг гэхээр ямарчлалсан систем ийм систем шинэ юм орж ирж байгаа юм байна. За дээрэс нь байгууллагын алсын хараа эрхэм зорилгоудаа бүх ажилтан төрөний нөгөө үйлчлэгчийг мэддэг байх нь маш чухал тий. За ингэсэн цагт одоо эхлэж болно. За тэгвэл одоо pilot хэрэгжүүлнэ тий. Pilot хэрэгжүүлнэ гэдэг чинь нэг хэсгийн газар хэрэгжүүлж үзэх гэж штэ тий. За тэгээд ингээд нэг хэсэг дээр ингээд хэрэгжүүлж үзчихэд за болох юм байна гэсэн цагтаа нийтээрээ хэрэгжүүлж үзэх гэсэн. Тэрнээс шууд ингээд хэрэгжүүлэх юм бол тэр бол too early тий. Гэж болохгүй. Бас л failed штэ. Түрүүн хэлсэн штэ тий нөгөө манай дээр тохирохгүй байна гэдэг ингээд болдог тий. Альва нэгэн юмныг заавал энэ OKR гэхгүй KPI, balance scorecard юу гэдгийг тий OGS юм бүгдээр ингэ хэрэгжүүлэхдээ заавал үндсэн ойлголтоо авч иж бүгдээрээ нэг одоо
үндсэн ойлголттой байж бүгдээрээ санаа нэгдсэн тохиолдолд тэр үнийг хэрэгжүүлэх юм бол амжилттай болно гэсэн. Step by step. Step by step. Тэгэхээр нэг алхамаар богино хугацаанд ингээ хэрэгжүүлээ явах юм бол тэр болгоноосоо пайлот болгоноосоо туршилтын төсөл болгоноос бид нэр чадахчаад суралцаад ингээд өөрийнхөө тэр төвшинг ингээд өрөөд бэлтгэгдээд явах нь шүү дээ. Тэгэхээр ингээд холын юм гэж хараад ах хэрэггүй. Ер нь бол би бас танаас асуумаар энэ та ингээ олон улсын төслүүд дээр бас ингээд OKR-ыг хэрэгжүүлж байна. Монголын төслүүд дээр OKR-ыг хэрэгжүүлж байна. Тэгэхээр ер нь бол Монголын бизнесийн байгууллагууд, Америкийн бизнесийн байгууллагуудтай харьцуулахад ер нь бол чадамж онцлогийн хувьд ер нь хаана яваад байна. Ер нь бол бүрэн боломжтой байх нь одоо онцлог нь хаанаас эхэлж болохоор байна. Та тэрнийг харьцуултыг нэг гоё тайлбарлаад өгөөч. Америкийн байгууллагууд жишээлбэл одоо яг систем гэж яриад байгаа гэдгийг нь утгаар нь хэрэгжүүлээд байгаа байхгүй. Монголын байгууллага бол чадвартай юм, маш чадвартай, маш хурдтай тий. Манай залуучууд тэр ялангуяа одоо энэ нөгөө өсөж аваа энэ залуу лидерүүд бол үнэхээр мундаг явж байна. За энэ дээр нэмээд хэлэхэд ердөөсөө бид нар нэг л зүйл дээр алдаа хийдэг юм шиг байна. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр бид нар зөвхөн мэдчихэд ийм юм байна гэд нөгөө түрүүн дугуй унахад ингэдэм байна гэчихэд тэгээд яг хэрэгжүүлэлтэн дээрээ унчаад байдаг. За тэр яг энэ дээр л ердөөсөө асуудал байна. Тэрнээс биш бид нар Америкийн байгууллага байна уу, Монголын байгууллага байна уу, ямар ч ялгаа байхгүй бид нар бүгдээрээ л хэрэгжүүлж чадна. Тэ ганцхан Америкийн байгууллага биш шүү дээ. Тэ одоо Хятад байна. Хятадын ямар том дөрөвний подкастаар ярьсан тэ. Тэгээд нэлээд олон байгууллагуудаас ингэж хэрэгжүүлж байна. Тэгэхээр ердөөсөө Монгол гэдэг бол ердөөсөө дэлхийн хойно явж байгаа биш. Бид нар урд бас гарч явж чаднаа. Тэ энэ олон тэмцээн уралдаануудыг бид нар бүгдээрээ л харж байгаа тийм бид нар чадна. Тийм учраас ердөөсөө чадахгүй гэдэг юм байхгүй. Хамгийн гол нь системээр нь хэрэгжүүлээч. Энэ зарчмыг нь хэрэгжүүлээч л гэж байгаа. Тэр энэ зарчмуудыг нь яг ингээд алдгүйгээр хэрэгжүүлж чадах юм бол бид нар байгууллага дээрээ хэрэгжүүлэх юм бол илүү сайн чадвартай болно л гэсэн. Тэгэхээр яг энэ цаг үеийн лидерүүдийг харахад бас онцлог байна л да. Би одоо яг өөрийнхөө жишээн дээр ярих юм бол би 12 жилийн өмнө анх ажилчин болоод хөдөлмөрийн зах зээл дээр гарч илаа. Тэгээд 10 жилийн өмнөх гүйцэтгэх захирал одоогийн гүйцэтгэх захирал хоёр дээр ингээд интернетийн орчин, хиймэл оюун ухаан юмнууд ингээд нээлттэй болцсон болохоор маш соргог байдаг болчих. Сүүлийн үеийн лидерүүд бол тэнд нэг юм баг та тэрийг яриаггүй байхад ализены урдчлаад ингээд мэдсэн, сонссон, тэгдэж штэ. Нэмэлтээр тэгвэл энэ дээр юу нэмж болох вэ? Бид нар өнөөдөр ийм зурвалтай явж байна. Тэгвэл одоо Америк дээр шинэ систем нэг жишээлбэл нэвтрлээ гэж бодоход тэрийг бараг 2 цагийн дараа 3 цагийн дараа бодтой байдал дээр Монголд мэдчихлээ гэдэг тийм 2 цаг 3 цаг ч гэхгүй бараг цаг алдахгүйгээр шууд мэдчихэж бас болж байна. Хятад гэхэд л жишээлбэл зах зээлийн хувьд нэг шинэ утасны загвар гарлаа гэхэд л бараг 3 цагийн дараа тэрийг шууд нэвтрүүлээл зах зээл дээр бэлдээл гаргаад ирж штэ тийм. Тэгэхээр энэ цаг алдахгүй хурдтай байх тал дээр бас сүүлийн үеийн лидерүүд маш чадварлаг ажиллагт болчихжээ тий. Одоо урд нь бол VUCA world гэж ярьдаг байсан тий. Одоо бол Bunny world гэж ярьдаг болчихлоо. Тэгэхээр ердөөсөө технологи одоо бүхэл зүйл секундээр шинэ юм гарч ирж байна. Дэлхийд даяар тий. Ердөөсөө баг одоо урд нь бол VUCA world гэж ярьж байхад 1 секундэд тэдэн бүтээгдэхүүн гарч ийн дэлхийд даяар гэж ярьжсэн бол одоо Bunny world юу болж байгааг нь мэддэхгүй энэ олон замбраагүй те бүр ингээд юу болоод байгааг нь мэддэхгүй энэ орчинд бид маш хурдтай байх хэрэгтэй байна. Маш уян хатан байх хэрэгтэй байна те. Хаана юу болж ийн гэдгийг соргогоор мэдрээд тэрийг маш хурдтай хэрэгжүүлээд ингээд яваад үзээч. OKR-аар бол хурдан суралц, хурдан уур, дахиад суралц, дахиад сайжрал. Тэгээ ердөөсөө ингээл байнгын ингээл тасралтгүй ингээд яваач гэдэг л энэ л юм байна. Тэгээ ажайл байгаа ч те уян хатан байгаа ч ердөөсөө манай эхэлцэл тэ энийг хийх ёстой гэх юм биш. Үнийг чи ингэж хийж болох юм биш үү гэдэг шин санаачлаг нэг гаргадаг тэ. Байгууллагын удирдлагууд тэрийг хүлээн зөвшөөрдөг, алдахад нь бас зөвшөөрдөг тэ. Орны шин санаачлах юм бол өө тэрийг чинь за хэрэгжүүлээд үзээрэй гэдэг ингээд нэг юм дэмжээд өгдөг. Энэ одоо нөхцөл байдал л одоо бидэрт хэрэгтэй. Тэгээ одоо энэ одоогийн одоо та нарын үеийн удирдлагууд бол одоо маш саргаг байна шүү дээ тий. Айгүй мундаг байна бахархмаар байна. Тэгэхээр одоо энэ OKR дээр бас суралцах хэрэгтэй байна. За тэгээд дээрэс нь менежментийн одоо энэ ур чадварууд бас тий. Soft skill-ийн ур чадваруудыг бид нар маш сайн сурах хэрэгтэй. Хэрэв OKR-ыг хэрэгжүүлж байгаа бол энэ soft skill-ээ бас авах хэрэгтэй, сургалтуудыг авах хэрэгтэй. Хүмүүстэйгээ яаж харилцах вэ гэдэг тал дээр одоо та нарын үе тий. Одоо удирдлагууд бол харилцаа тал дээр бас маш сайн болох хэрэгтэй. Яг гэвэл та нар чинь ингээд юм компьютерсэн үе ингээд гарч ирж штэ тий. Хүнтэй харилцахгүйгээр компьютертайгаа маш сайн харилцаад байдаг. Одоо нөгөө хүнтэй харилцах энэ soft skill чинь илүү хэрэгтэй биш үү гэд энэ дэлхийд даяар яригадаад байна. Тэгэхээр ердөөсөө яаж одоо хүнтэй харилцах вэ гэдэг тал дээр маш сайн суралцах хэрэгтэй. За энэ OKR дээр бас байдаг. Та манай сургалтын дээр нэг модуль байдаг. За хүмүүсийг матан урамшуулахдаа яаж урамшуулах юм? За коучинг өгөхдөө яаж коучлдгийг, фидбек өгөхдөө яаж фидбек өгдгийг, хүн ажиллаа хийж чадахгүй байхад нь яаж тэр чинь босгож авдгийг те. Яавал одоо тэр хүнийг одоо ажиллаа хийж чадах хүртэл дэмжих тийм болцоотой байдгийг. Хэрэв хүн одоо ингээд алдаа гаргалаа, сахилгын шийтгэл ногдуулах боллоо. Тэрүүнийг яаж фидбек өгч, яаж ярилцаж те хаана хизээ ярилцах ёстой вэ гэдэг. Энэ жижигхэн юм шиг юм бүртлөө
тэр байгууллагын хөдөлгөгч хүч хүний нөөцтэй одоо энэ удирдлагууд эдгээр бол одоо маш их чадах хэрэгтэй. Тэгэхээр хурд өөрөө бас аюул чухал юм те. Бидний нэг би hungry гэдэг те. Үйлэн бай хаана юу шин юмнууд юм. Бид нарт нэг хугацаа ингээ хоошоо суух одоо алдлаа гэж бодоход алдаан дээрээ эм ороод би алдаа хийцэн штэ гэд бутраад уйлаа сууж цаг ерөөсөө байхгүй. Бушуухан босоод ерөөсөө тэр марафонд одоо ингээл зүтгэл шин зүйлээсээ суралцаал хурдыг аваад ингээл сайжрал яваад байхаас өөр сонголт байхгүй. Тэгээ хүмүүсийг хүн хооронд тэр soft skill-ийн ур чадвар дээр бас ингээ фейлдээд унаад байх байгаа бол унж байгаагаа хаана байгаагаа ямар байгаагаа эхлээд мэдчих. Тэгээд тэрэн дээрээ маш хурдан апдейт оруулаад маш хурдан өөрийгөө хөгжүүлээд сайжруулад яваа гэж бас подкаст үзэж байгаа үзэгчдтэй уриалмаар байна. Алдаа бол органик штэ. Гэхдээ алдаа органик гэдээ бид нэр алдаад яваад иж болохгүй. Хамгийн гол нь алдсныхаа дараа энэ алдаанаасаа юу сурчваа гэдэг дээрээ маш хэрсүү байгаад суралцсан алдаагаа дараагийн шатны өөрийгөө бэлтгэх одоо нэг шат олгоод ашиглаад явах нь илүү гол point нь гол чухал ойлголт нь байна. Тийм. За тэгээд одоо бас хүний нөөц дээр одоо шинэ хүний нөөцүүд байгаа шүү дээ. Одоо шинээр дөнгөж ажилд орж байгаа хүний нөөцүүд бас энийг ойлгох хэрэгтэй. Яг тэгвэл би зүгээр ингээд тушаал гаргаад сууж явах хэрэгтэй юм байна гэдэг тийм ойлголт бас байж болохгүй тий. Тэр юуны тулд энэ тушаалыг гаргаж байгаа бэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй тий. Мэдээж яриг тэр чинь байгууллагын аль нэг одоо зүйлтэй л уялдсан байгаа. За хүн ажилд авж байгаа тий. Хүн ажилд авж байгаа энэ процесс бас юутай уялдж байгаа вэ гэдгийг бас ингээд ойлгож авах хэрэгтэй тий. Түрүүнд бас хэлсэн шүү дээ. Мэдээж байгууллагын стратеги зорилго руу хүрэхийн тулд яг юу хийх гэж байгаа вэ гэдгийг стратеги нь яг юу энэ жилийн стратеги юу байгаа юм. За тэгвэл энэ удирдалтаа яг юу хэрэгтэй байгаа юм. Тэрэндээ тэмүүлсэн тэр ажилтныг авах гэж байгаа шүү гэдгийг бид нар аягуулсаа ойлгодог байх хэрэгтэй те. Тэр энэ бол хамгийн анхан шатны асуудал те. Цаашлаад зөндөө там одоо зүйлсүүд байдаг те. Одоо үйл ажиллагаанууд байдаг. Тэр болгон дээрээ гарч байгаа үр дүн нь юу вэ гэдгийг л хамгийн гол нь тоолж мэддэг. Энэ бол key result те. Тэгээд дээрэс нь бидний хамгийн гол ойлгох зүйл бол хамгийн чухал дээрээ төвлөрөөч. OKR-ыг хэрэгжүүлж байгаа бол тий. Хамгийн чухал дээрээ төвлөрж ямар үр дүн хүрэх гэж байгаа вэ? Үр дүнд очих гэж байгаа вэ гэдгийг энэ хоёр хамгийн чухал шүү. Энэ хоёр дээрээс л ердөөсөө хийгдэж байгаа ажлууд сайн уу муу юу тий. Одоо аль нь вэ хөө гэдэг шиг ердөөсөө энэ болгон дээр л ердөөсөө төвлөрөх нь маш чухал. Тэгэхээр чухал руугаа тэмүүлж тэрнээсээ гарах үр дүнгээ зөв тодорхойлснороо бидний одоо гүйцэтгэл сайжирнаа. Гүйцэтгэлийн соёлыг энэ байдлаар сайжруулнаа. Тэрнээс биш хийгдэж байгаа ажлын жагсаалт болгож битгий юмудаа бичиж байгаасаа гэдэг энийг дахин хэлээд байгаа нь энэ бол ердөөсөө OKR-ын хамгийн анхны одоо онцлог гол шинж байгаа. Тэгэхээр тэр философик ойлгох ер нь бол хандлага хамгийн чухал байгаа. Тэр хүн одоо ажлаа чи энийг хийх ёстой гэдэг ингээд ажлын лист магадгүй таск өгч болно шүү дээ удирдлагаас. Тэгвэл би энийг юуны тулд хийж байгаа юм бэ? Ямар үр дүнд ямар хэмжих түүц зорилгын үүднээс би энийг хийгээд байгаа юм бэ гэдэг дээр санаачлахтай байгаа бүтээл чандаад нээлттэй байдлаар тэгвэл энийг ингэ сайжруулах болох юм шиг магадгүй явж байгаа тогтолцоонд буруу байж болно шүү дээ. Хэрэгжихгүй байгаад байж болно. Зорилгодоо хүрэхгүй, зорилго руугаа алхахгүй байгаад байж болно. Тэр яваад байгаа тогтолцоонд. Тэгвэл энийг ингэж өөрчилж болох юм байна. Энийг энэ дээр сайжруулалтыг ингэж хийж болох юм байна гэдэг тийм гоё эерэг одоо хандлагатай байгаа ч гэж бас хүний нөөцүүдэд уриалмаар байна. Харин тийм. За та сая яриан дээр дурдлаа шүү дээ. Манай HR-ууд маш их холбогдож байна гэд. Тэгэхээр ер нь манай HR-ууд хамгийн их ер нь сонирхож байгаа асуулт нь юу вэ? За манай HR-уудын асууж байгаа асуултууд бол ерөөсөө OKR гэж яг юу юм бэ? Хамгийн нэгдүгээрт тийм. Энэ цааш юм байна. Шинэ юм систем оруулж ирж байгаа юм байна. Яг энэ яг юу юм бэ гэдэг тал дээр бас нэлээд асууж байгаа. За хоёрдугаарт нь бол OKR-ыг KPI-аар орлуулах уу, орлуулж болох уу гэдэг асуултыг бас маш их асууж байна. За гуравдугаарт нь бол бид нар OKR-ыг хэрэгжүүлэх юм бол гүйцэтгэлийг нь яаж үнэлэх юм бэ гэж байна те. Тэгэхээр дандаа үнэлэх талаар бас асууж байна. За энэ дээр хариулт өгөхөд бол OKR гэж бол бид нар үргэлж яриад байна те. Objective, key result гэдэг. Objective гэдэг бол зорилго, key result гэдэг бол түлхүүр үр дүн. Энийг зөвхөн зорилго тодорхойлох биш. Энэ бол ердөөсөө гүйцэтгэлийг одоо сайжруулах юм системийн юм аргачлал байхгүй. За OKR-ыг KPI-аар орлуулж болох уу гэдэг чинь тийм. Тэгэхээр болохгүй. OKR-ыг KPI-аар орлуулж болохгүй. KPI гэдэг бол ерөөсөө энэ ажилтнуудыг үнэлэх одоо бидрийг яг хийж байгаа гүйцэтгэл хаана явж байна. Манай стратеги төлөвлөгөө яг аль хавцаа яваад байна гэдгийг одоо хэмждэг хэмжүүр юм байна. OKR бол тэр төлөвлөгөөг тийм стратеги зорилгыг төлөвлөгөөг
бид нар яаж гүйцэтгэж болох вэ? Ямар үр дүнд хүрэх вэ? Энийг үр дүнд хүрэхийн тулд яг ямар арга хэмжээнүүд авах вэ? Ямар таскнууд одоо хийх вэ гэдэг тий. Энийг одоо хийдэг. Одоо гүйцэтгэлийг сайжруулдаг юм систем. Гүйцэтгэлийг сайжруулна гэдэг чинь мэдээж яг байгууллагын соёлтойгоо уялдаж байна. Одоо тэр KPI-ийнхаа үнэлгээтэй бас уялдаж байна тий. За одоо аль хэсэг дээр бид нар болохгүй байна. Тэрийг яаж сайжруулах вэ? Сайжруулад тий. Суралцах хандлагыг төлөвшүүлж байна OKR дээр тий. За алдах эрхийг нь өгчөж байна тий. За тэгээ сайжруулах боломжийг нь өгчөж байна. Байгууллагын ажилтнуудын одоо эхлээс хоорондын уялдаа холбоог одоо бий болгож байна. За дээрэс нь удирдлагын одоо удирдах арга барилыг өгж байна тий. За удирдлага болон ажилтан хоорондын бас уялдаа холбоо ажилтныг юу хийж байгаа вэ гэдэг хянах тэр боломжийг бас олгож байна. Тэгэхээр ердөөсөө хийгдэж байгаа бүхий л энэ үйл ажиллагаанууд хаана явж гин за одоо яаж сайжруулах вэ? Багийн уялдаа холбоо юу юм? Тэ хүрх зэг юу юм бэ? Эндээс одоо хийгдэж байгаа ажлын үр дүн нь хаана байгаа юм бэ? Гэдгийгээ одоо сайжруулад хянаад ингээд явах энэ цикл бол OKR гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүний нөөцийн уг нь хамгийн хүсэмжит зүйл бол OKR гэж би ер нь харж байгаа. Яг л бид нар зөвхөн үнэлээд зогсохгүй тэрийг сайжруулахыг хүсэж байгаа учраас энэ OKR системийг одоо байгууллагад хэрэгжүүлэх нь хамгийн чухал байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр илүү цогцоор нь харах юм бол OKR руу орж штэ тий. Тэгэхээр KPI-аар бол та хаана явж байгаагаа хэмжчихлээ. Тэгвэл хаана явж байгаагаа мэдсэн бол илүү урагшлахын тулд илүү дараагийн шат руу гарахын тулд тэгвэл ямар арга зүй ямар гүйцэтгэлийг хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдэг дээр нь OKR хариултыг өгч чинь. Тэгэхээр компани дотор KPI хэрэгжүүлж байгаа бол сайн байна. Өмнө дээрээ дахиад OKR-ыг хэрэгжүүлэх юм бол таны тэр хүрх гээд байгаа зорилго чинь биелэхэд та өөртөө болон байгууллагатай хүннэмрээ оруулж байна гэсэн үг. Яг зөв. За байгууллагын ингээ бизнес төлөвлөгөө гэж жилээр гардаг шүү дээ. Жилээр 3 жилээр гардаг. Тэгвэл энэ бизнес төлөвлөгөөн дээрээ OKR хэрэгжүүлэлтийг хугацааны хувьд оруулахдаа одоо хизээ нь оруулах цохимжтой бай. За OKR-ыг хэрэгжүүлэхээс өмнө бэлдэх байдлууд гэдээ би хоёлаасаа ярьлаа шүү дээ. За бүх төвшөндөө нэгцэн ойлголттой байх нь байна. Хүний нөөцийн менежерүүд өөрөө OKR-ийн системийг бүтэн зураглалаар нь дараалтын сайн ойлгож авах хэрэгтэй байна. За тэгвэл ингээд бэлтгэл бэлэн болчлоо. Тэгвэл яг бизнес төлөвлөгөөтэй уялдаад жил сар хугацаатайгаа уялдаад хизээ OKR-ыг бид нэвтрүүлэх боломж одоо нэвтрүүлэхэд одоо зохимжтой бай. Бид нар стратеги төлөвлөгөөгөө хийхдээ бол жилийн эцэст хийдэг те. За жилийн эцэст стратеги төлөвлөгөө гарлаа. Түүний дараа одоо жилийн эхэнд OKR аль хэзээний төлөвлөгөө боловсруулагдсан байж байна. За тэгээд үнэлээд улирлаараа үнэлдэг, кварталаар үнэлдэг. За тэгээд мэдээж яриг дөрвөн улиралдаа үнэлээд жилийн эцэстээ одоо энэ үнэлтээ хийдэг. Гэт ингээд явдаг. За улирал болгонд мэдээж яриг OKR эхлэх нь байна. Жилийн эхэнд эхлэх нь байна. За тэгээд мэдээж яриг нөгөө ажил төсөлтэй ямар нэгэн жижиг төсөл хэрэгжүүлэх байгаа бол тэр төслүүд дээрээ бас OKR хэрэгжүүлээд эхлүүлээд явж болохоор байна. Тэгэхээр стратеги төлөвлөгөөний гарын авлага болж орж ирэх нь шүү дээ. Улирлаар тэгвэл яаж явагдаж байгаа, ямар процесстэй байгаа гэдэг яг нөгөө бодит fact time checking. Тийм. Гэтэ энэ дээр бас байгууллагад маш анхааралтай байх хэрэгтэй. Яг бол OKR бол бүр нөгөө бүх төлөвлөгөөний чагсаалт бол биш байхгүй юу? Ердөөсөө байгууллагын бүх төсөл. Байгууллагын хамгийн одоо чухал те одоо тэргүүлэх ач холбогдолтой зорилт руу энэ OKR тэмүүлдэг. Тэгэхээр ерөөсөө одоо нийт ажлын те байгууллагт хийгдэж байгаа стратеги төлөвлөгөөг 100% гэж үзсэн бол түүний 20% нь л OKR байх нь зөв. Тэ бусад 80% нь бол нөгөө business as usual гэдэг нөгөө өдөр тутмын ажлууд гэдэг түр чинь юун дээр хэлсэн байгаа те. За энэ тэргүүлэх чиглэл дээрээ байгууллагад ач холбогдлоо өгнө. За тэгээд энэ тэргүүлэх чиглэлүүд маань одоо байгууллагын бүх одоо хилцүүдтэй газруудтай уялдсан байх хэрэгтэй. Энүүнийг харин хамгийн анхаарах зүйл бол нэг шийдэн дотор бүгдээр ингэ оруулах хэрэгтэй. Тус тустай хязгаарч байж болтгоо. Яг тэгвэл энэ нөгөө тэргүүлэх чиглэл рүүгээ ямар газар хилцүүдтэй уялдаатай байна гэдгийг нэг цонхноос харах тийм боломжийг үүсгэдэг. Энэ нь хамгийн давуу тал гэдэг байхгүй OKR-ийн. Тэгэхээр нөгөө нэг манай подкастын үрээ бас байгаа шүү дээ. OKR Монголын хамгийн чухлын хэмж гэдэг тийм хамгийн чухал ажил чинь яг юу юм бэ? Хамгийн 100% төлөвлөгөө чинь гарч байгаа бол 100% чинь 20% буюу хамгийн чухал дээр фокуслая. Тэгж фокуслаар бид нар эрчим хүчээ, зарцуулалтаа, хүн цагаа бүх юмудаа тэршээ шилжиж одоо төвлөрүүлж болох нь байна. Тэгэхээр тэрэн дээрээсээ бүгдээрээ нэг цанхаар 20% гаргачлаа. 20% дээрээ OKR амжилттай хэрэгжлээ. Та дараагийн 80% руу 20%-аас ингээд шилжүүлэг хийгээд ингээд явах нэ. Энэ бол бас OKR-ийн мөн чанар DNA буюу тэрний хамгийн гол хэсэг нь тийм. Одоо нэг Google-ийн нэг жишээ авъя л да бүгдээрээ. Google дээр search engine-ыг маш хурдтай болгоно гинэ. Маш хурдтай болгоно хүн болгоны хэрэгэлдэг одоо search engine болно гэдэг ингээд 3 жилийн төлөвлөгөө зохиочлоо тийм. За 1 жилийн төлөвлөгөө зохиочлоо. За тэнгуүтээ тэрний яг ямар үр дүнтэй байх вэ гэдгсэн чинь айгүй гоё юу байсан. Надад айгүй таалагдсан. Тэр нь болохоор одоо сэтгүүлийн хуудсыг ингээ эргүүлдэг шүү дээ тий. Тэгэхэд хэр хугацаа орох вэ? За 1 секунд орох юм уу? 1-2 секунд орох уу? Тэгин тий. Ингээд тэр сэтгүүлийн хуудсыг ингээ эргүүлэх хугацаатай адилхан болгоно гэж бодохгүй байгаа. Гэхдээ энэ айгүй гоё бодол.
Тэгээд би ингээд уншижсэн чи Google яг тийм search engine-ийнхаа хурдыг нэмэгдүүлнэ гэдэг нь үр дүн нь ямар байх вэ гэдгийг айгу зөв тодорхойлсон байгаа байхгүй хэмжиж байгаа байхгүй юу. Ийм үр дүнтэй байж ич бид нар яг нэг search engine хурдтай байна гэдгийг тодорхойлно гэж байна. За тэгэнгүүт энэ хуудсыг эргүүлэхдээ 1.5 секунд байт юм байна л да. За одоо нөгөө Google дээрээ өөрөө нөгөө search engine нэг коннект дарангууд 1.5 секундын дараа нөгөө хуудас руу шилжиж гэнэ шүү дээ. Тэнгүүд сэтгүүлийн хуудсыг ингээ эргүүлэнгүүд 1.1 секунд байна гэж байна. Тэнгүүд сэтгүүлийн хуудсыг нөгөө эргүүлэх тэр хугацаатай адилхан болгоно гэхээр чинь 1.5 секундыг 1.1 секунд болгож өөрчлөлөө сайжруулнаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол аяйгүй гоё ингээд ийм үр дүн байгаа ч тийм үр дүн ингээ тодорхой харж шүү дээ. Яа вау. Тэгэхээр одоо яваа Google чинь бүр том нөгөө search engine дээр хугацаанд ажиллах юм бол бараг 0.5 нэг дотроо ороод явж байгаа юм шиг. Тэрийг бараг тэгэхээр ингээд байнга тэрийгээ сайжруулад явна гэх юм бол тийм болж байгаа байхгүй юу тий. За тэгэхээр яг энтэй адилхан одоо манай Монголын одоо хүний нөөц хэрвээ тий ямарваа нэгэн зүйлээ сайжруулах гэх юм бол яг үнтэй адилханаар outcome based тий үр дүнд тулгуурласан ийм одоо зорилтууд тодорхойлох нь их чухал байгаа тий. Эмэгтэйчүүдтэй ээлтэй байгууллага болно гэдэг юм бол баахан дандаа эмэгтэйчүүд тэр байгууллагт ажилладаг байх нь шүү дээ тий. За тэгээд ээлтэй байхын тулд бид нар яг яах юм? Олон эмэгтэйчүүд байгаа юм чи мэдээж ярьсан чи хэрүүл уруул одоо юу гэдгийг би натаажтай байдаг юм уу? Муу юм ийг ярих юм бол тийм байна. За сайн байх юм бол манай эмэгтэйчүүд маш дайчин тий ингээд юм айгуу ажилсаг тий шинийг санаачлан бүтээхтэй бас айгуу мундаг гэх мэтлэнгээр яг юуг нь онцолж үр дүнгийг гаргаж ирэх юм бэ гэдэг рүүгээ төвлөрнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдэд ээлтэй байгууллага болъё. Ингэнгүүт яг хүн яг юу бодогдож байна? Яг яах гэж байна тэгэхээр. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдэд ээлтэй гэж тань хилэнгүүт надаа нөгөө хүүхдээ хүлэх цаг гаргах ч гэдэг юм уу нэг тиймэрхүү ээж хүн хүүхэд гэдэг ойлголтууд бас гарч ирж байна тий харин тий. Тэгэхээр одоо бид нар нөгөө зорилго гэж ямар чухал юм бэ? Зорилгоо бид нар яг зөв тодорхойлох нь ямар чухал юм бэ? Эмэгтэйчүүдэд ээлтэй гэдэг зорилгыг тодорхойлцоод зорилгын дор заавал юм өгүүлэл бичдэг. Энэ зорилго ямар утга учиртай юм бэ гэдгийг нийт ажилтнуудад заавал тайлбарлаж өгдөг. За тэгвэл эмэгтэйчүүдэд ээлтэй тийм байгууллага болно гэдэг нь хүүхдтэй ээжүүдийг олноор нь ингээд дэмжих гэдэг ч юм уу тий. Одоо эсвэл экосистемтэй эсвэл эрүүл хоолттой гэдэг ч юм уу. Ямар зорилго яагаад ямар учраас тэр эмэгтэйчүүдэд ээлтэй гэдэг одоо тэр зорилгыг тодорхойлсон бэ гэдгийг аяйгүй зөв ингээд юм өгүүлэлэг бичдэг байхгүй тэр зорилгынхаа доор. Тэгжээч одоо нийт ажилтнууд энэ зорилгын төлөө бид нар явж байгаа юм байна штэ гэж бодонгууд за одоо тэгвэл тэр зорилгыг удирдлагууд нь одоо стратеги төлөвлөгөөнөөсөө гаргаад ирчлээ. Тэнгүүд key result-уудыг хэн бичдэг гэж тэрийг бол яг гүйцэтгэж байгаа менежерүүд одоо CEO түвшний удирдлагууд нь тэрийг бичээд тэгээд тэрийг нь хэн гүйцэтгэдэг гэж одоо нийт ажилтнууд тэрийг гүйцэтгэдэг тий. Тэгэхээр одоо ингээд ийм уялдаа холбоотой одоо системтэйгээр ингэж ажиллах юм бол гэж бас ойлгож байна. За тэгвэл одоо бид нар хүүхдэд ээлтэй эмэгтэйчүүдэд ээлтэй байгууллага болцсон бол ямар ажлууд доор нь нөгөө зорилгоо бичиж байгаа шүү дээ дэлгэрэнгүй бичиж байгаа. Тэгээд тэрнээс үндэслээд одоо key result үр дүнгуудыг нь гаргаж ирэх гэж байна шүү дээ тий. За тэр үр дүнгуудыг айгүй яаж бичснээс шалтгаалж юу хийх нь бас ингээд тодорхойлохоор байгаа тий. Тэгэхгүй бол нөгөө эмэгтэйчүүдэд ээлтэй гिचэнгүүт нөгөө янз бүрийн өнцгөр хүлээж авах хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт яг аль өнцгөөс нь бичсэн бэ гэдэг ойлголтын дээр эргэлзээ үүсчих юм бол арын шатлалууд нь бас эргэлзээтэй болоод тэгээд фейл үүсэж байна. За тэгээд фейл үүсэхгүй тулд яадаг вэ гэхээр бид нар нөгөө ярьсан шүү дээ дээрээс доошоо одоо чиглэлээ өгнө. Доороос дээшээгээ гүйцэтгэлээ буцааж тэр нөгөө стратеги төлөвлөрөө харна гэсэн үг байхгүй юу. Тэр ингэжээч нөгөө 360-ын уялдаа холбоо үүсгэе гэсэн үг. За одоо инишиативнууд ингээд тодорхойлчлаа тий бүгдээрээ хийх ажлын жагсаалтуудаа гараад ирлээ. За хийх ажлын жагсаалтуудаа ингээд дахиад ингээд харсан чинь нөгөө эмэгтэйчүүдэд ээлтэй байгууллага яг байна уу? Эмэгтэйчүүдэд ээлтэй байгууллага байхын тулд одоо шаал ондоо инишиатив хийгдэх ажлууд ингээд тодорхойлцсон байх юм бол буцаагаад ингээд эргээд харах нь ч тий. За энэ хийгдэх ажлууд бол буруу юм байна. Энийг батлахгүй. За энэ бол зөв юм байна гэд тий. За хүүхдэд ээлтэй эмэгтэйчүүд ээлтэй юм бол хүүхдтэйгээ ирээд ажиллах боломжтой юм бол цэцэрлэг байгуулж болох юм байна тий. Тэгвэл энэ зөв юм байна. Энэ зөв хийгдэх ажил байна гэд тий. Гэх мэтлэнгээр ингээд нөгөө хийгдэх ажлуудаа хараад тэгээ буцаад доороос дээшээ гэдэг чинь инишиативээ буцаагаад стратегитэйгээ уялдуулна гэсэн үг байхгүй. Ингэжээч нөгөө 360-ын уялдаа холбоо үүснэ. За тэгээд дээрэс нь HR-ууд энэ ажлыг хэн хаана хийх юм бэ гэдгийг зааж өгдөгөрөө одоо HR-уудын хамгийн OKR-д оруулах хувь нэмэр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо зорилгоо тодорхойлчлаа. Зорилгоо тодорхойлсны дараа инишиатив хүртэл инишиатив чинь энэ чинь зорилгот нийцэхгүй байна гэдэг хугацаанд хизээ явах. Зорилго тодорхойлсноос хойш хэдийн хугацааны дараа инишиатив яг зөв инишиатив мөн байна биш байна гэдгийг тодорхойлж мэдгүй. Ерөөсөө тухайн хугацаанд заавал тэднээс бүгднийг хийчээд яг улирал юм уу жил эхлэхэд тэр найл хизээ тодорхойлогдсон бэжэж цаг алдалгүй 1 сарын 1-ээс тэр үйл ажиллагаанууд нь бүгд эхэлж явах хэрэгтэй.
Тэгэхээр ердөөсөө нөгөө үйл ажиллагаа хийгдэх одоо 1 сарын 1-ээс одоо тэр зорилго тий төлөвлөгөөнүүд гүйцэтгэл нь явагдаж явах ёстой учраас тэр 1 сарын 1-ээс өмнөх өдөр нь заавал бүгд хийгдээд дууссан байх хэрэгтэй. Тэгжээж бид нөө цаг алдахгүйгээр явдаг. За OKR дээр бол ерөөсөө юм богино хугацаар улирлаар төлөвлөж штэ тий. Ерөөс жилээр хизээч төлөвлөдөггүй. Улирлаар л ганцхан төлөвлөнө. Яагаад тэгж байгаа вэ гэх юм бол бид нар унаад босч унах хугацааг нь өгж байгаа байхгүй юу. Тэгээс сайжруулна. За OKR байхгүй болоод бид нар жилээр нь төлөвлөждөг тий. Тэгэл унаал болж байвал болоод болохгүй. Тэгэл ингээл яваал яадаг. Жилийн эцэст дараа нь эргээд хардаг тий. Эргэж харангуудаа энэ дээр алдсан юм шүү дээ. Нэрээ тийм биш дээ гэд ингээд хараа сууж болохгүй. Тийм учраас нөгөө OKR дээр болохоор улирлаар нь заавал төлөвлөнө. Ерөөсөө нийт одоо жилийн стратеги төлөвлөгөө гарцсан. Тэрнээсээ одоо хавлаа гэж бодоход улирлаар нь төлөвлөөд улирлын дараа дахиж сайжруулалт алин дээр нь байна вэ гэд улирлын хамгийн эцсийн өдөр тий. Тэрийгээ дүгнээд бүх нийтээрээ хурлаа хийгээд тэгээд дараагийн төлөвлөгөөг тэр өдрөө гаргаад өргөжлүүлэл явдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө нэг өдөр ч алдахгүй, нэг хагас өдрийг ч ерөөсөө алдахгүйгээр тэр одоо төлөвлөгөөг гүйцэтгэл байнгын явагдаж идэг гэсэн. Тийм учраас тэхийн тулд бид нар хамгийн чухал дээрээ төвлөрөөд цөөхөн хитгэн зорилго аваад тэрэн дээрээ төвлөрч явдаг гэсэн. Тэрнээс ч нөгөө бүх ажлууд нь чухал гэж үзээд бүгдээр ингэ хийх гээд ингэ оролдоод ирэнгүүт аль ч ажил нь сайн явдггүй бид нар бүгдээр мэдчихэж байгаа тийм. Тэгэхээр олон ажлуудыг ингэж авахгүйгээр зөвхөн нэг дээрээ, хоёр дээрээ, гурав дээрээ төвлөрөөд тэрийгээ сайн гүйцэтгэл болгож чадах нь хамгийн чухал тийм. Тэгэхээр улирлын эцэд байнга дүгнээд тэгээд улирлаас өмнө бас ингээд байнгын нөгөө процессын шатандаас хяналтын хийгдээд явна гэхээр бидний хувьд бас цаг хугацааны хувьд хүн цагийн хувьд, хүн хүчний хувьд маш том хэмнэлтүүдс гарч ийн л та тийм ээ тухайн цаг алдахгүй байна гэдэг чинь өөрөө энэ цаг үеийн дижитал шилжилт энэ хурдтай нийгэмд бид нэр цагийг л маш нөгөө хэмнэлттэйгээр цагийг л үр бүтээлтэй ашиглаж ижил бид нар бас зах зээл дээр өрсөлдөхүйц тоглогч болж чаднаа. Тийм. Тэгээ бас нэг гоё юм OKR дээр айцгүй болгодог ажилтнуудыг. Яа тэгвэл би энэ дээр энийг хийчих юм бол ингэж хэлчих юм бол ингэж ийм хийчих юм бол би одоо алдчихгүй гэдэгээс ажилтнууд маш их айдаг. Тийм учраас бид нар алдах боломжийг өгдөг тийм. За удирдлагын төлөвлөгөө ингээд зохиочлоо 7 хоног бүрдээ ингээд шалгаад бид нар энэ дээр ийм ажлыг одоо хийлээ. Энэ дээр энэ болсонгүй, энэ нь одоо сайн боллоо. Болоогүй бол яагаад юунаас болоод болоогүй вэ гэдгийг тодорхойлоод явах тийм ажилтнууд өөрөө нөгөө асуудлыг нь өнцгөө тийм ямар асуудал болоод байна. Энийг тэгвэл яаж шийдвэрлэж болох вэ гэдэг өнцгөөс нь харах тэр чадамжийг бас өгдөг, суулгаж явдаг. Эхний удирдал дээр нь тэр чадамж нь байхгүй байлаа гэхэд хоёр дахь удирдлаас нь асуудлыг энэ асуудал юм байна. Энэ асуудлыг ингэж шийдэж болох юм байна гэдэг тэр өнцгөрөө ингээд улам ингээ хөврүүлээд яваад байдаг байхгүй. Тэгээд нөгөө хүмүүс ч асуудлаа шийдвэрлээд ингээд яваад чатаад тэгээд дадал болоод ирэнгүүт энэ OKR чинь илүү ингээ сайн гүйцэтгэлж илүү сайжраад ингээд яваад гэсэн. Тэгэхээр ингээ халдаад асуудлаа олж харчаад сайжруулад ингээд явах юм бол яах вэ? Тэгэхээр нөгөө багийн ажиллагаа сайжирж штэ тий. Тэгэхээр нөгөө нэг хүн алдлаа. Алдаан дээрээсээ баг өөрөө тэр чигтээ харж болж байна. Тэгэхээр бүгд суралцж байна, бүгд сайжирч байна, бүгд тэр алдаанаасаа дээш босоод ирж байна гэдэг чинь нөгөө хэвтэй байдлаар бүх хүнд хамааралтай хүртээмжтэй болж юм л доо. Тий. Тэгэхээр одоо ажилтнууд мэдээж яриг би нэг хүлэн зөвшөөрөх тий. Алдааг хүлэн зөвшөөрдөг. Сайжруулалтанд нь бүгдээрээ хамтдаа тусалцдаг тий. Хэдэн талаасаа тэгвэл энийг энгүүл яаж ийн гэдэг нөгөө би нэгэ хүлэн зөвшөөрөх одоо энэ хандлагууд бас бий болдог тий. Тэр энэ бол аюулгүй ач холбогдолтой систем байхгүй. Тэр soft skill-ийн ур чадваруудыг ч гэсэндээ бас сайжруулж штэ тий. Сайжруулж байна гэсэн. Тэгээд дээрэс нь хамгийн бас нэг гоё юм нь хариуцлагатай болгодог. Яг гэвэл хүн болгон намайг энэ юу хийж байгааг хүн болгон мэдж байгаа. Тий одоо нээлттэй ил тод байна штэ тий. Бүгдээрээ ингээд ил тод миний одоо үүрэг хариуцлага энэ байлаа гэхэд би энийг хийж чадчихвэл хүн болгон харж байна тий. Энэ сувда ямар хүндэг юм бэ гэдэг ингээд харагдаж байна. За хэрэв би энийг хийж чадахгүй бол бас л хүн болгон харж байгаа тий. Энэ сувда энийг чадахгүй байна да гэдэг юм. Тэгэхээр бид нар хариуцлагатай болох гэдэг тий. Энийг би хийж байгаа шүү гэдгийг нууж чадахгүй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол сахилга бат хариуцлага бас дээрээс нь нэмэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө сахилгат хариуцлага нэмэгдээд багийн ажиллагаа сайжраад ирэхээр нөгөө хүний харах үнцэг бас тэлнэ тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг энэ том зүсэн билүү байлаа гэж бодоход тэр зүсэн билуунаас би нэгийг итгүү хоёрыг итгүү за хурд идчихвэл дахиад нэгийг нэмж аваад ингээд эдэнтэй гэдэг нэг хүүхдийн нэг сэтгэл зүйд шүү дээ. Тэрнээс илүү одоо нэг хоёроор нь итгэхээс илүүтэй хамтдаа ингээд зүтгэж чадах юм бол хүн бүрт нэг том билүү оногдож болно шүү дээ гэдэг тийм хамтын сэтгэл зүй бас айгүй гой сууж өгөх юм шиг санагдлаа. За тэгээд бас нэг чухал юм нь болохоор OKR-ийн owner гэж байдаг. Тэрийг одоо энэ зорилгыг биелүүлэхэд хэн энийг одоо удирдах авч явах вэ гэдэг одоо хүнийг томилдог байхгүй. За нэг зорилго тавилаа шүү дээ тий. За түрүүний нөгөө хэлснээр эмэгтэйчүүдэд ээлтэй байгууллага болох гэдэг чинь. Тэгэнгүүт тэр зорилтыг хэн одоо хариуцаж байх вэ гэж
нэг хүн томилогдно. За тэр томилсон хүн нь одоо коучинг, фидбек гэдэг ингээд хүмүүсийг ингээд удирдах гэсэн үг байхгүй бүх одоо мэдээж хэрэг ямар нэгэн байдлаар тэр зарлага хин нэгнээр удирдуулж байгаа. За тэр хүн маш ур чадвартай байх хэрэгтэй тий. Хүмүүстэйгээ харилцах, коучинг хийх тий. Одоо хаана хин ямар зорилтууд авсан байгаа вэ? Ямар үйл ажиллагаануудыг хийж байгаа вэ гэдгийг бүгдээр ингээд мэдчих ингээд тий. Бүр нэг ч хүн хүртэл нь одоо хаана юу байгаа вэ гэдгийг мэдчих хэвээр. Эхийн тулд нөгөө темплейт хэрэгтэй. Манайх тэр темплейтийг өгдөг. За жилийн туршид одоо хийгдэж байгаа бүх одоо ажлууд нэг темплейтэн дээр байдаг. Нэг ердөөсөө энэ платформоос л та харна. За нэг улирал дээрээ ямар ажлууд хийгдэж байна, хин хаана хийгдэж байна, ногоорсон уу, шарлсан уу, улаарсан уу гэдгийг одоо ингээд хараад явж байдаг. Дандаа үнэлээд явж байдаг. Энэ бол маш гоё цогц. Тийм учраас одоо жишээлбэл нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүхэл одоо газар хэлцүүд ингээд оролцож байна тий. За хаана доголдол үүсэж байна гэдгийг бид нар тэр болгон одоо яг одоогийн хугацаанд бол мэдтгүү. Энэ яатсан бэ гэхээр мэдгүй тэр л одоо нэг юм хэлжсэн шүү дээ тий. Тэр одоо бүтээгдэхүүнээ хөдөлж аана гэсэн цаана одоо нөгөө байгууллагууд нийлүүлгүй байгаа юм шиг байлээ гэдэг юм шиг байлээ гэдэг ийм ердөөсөө ийм тасалбаруудыг ердөөсөө би байхгүй болгодог байхгүй OKR систем дээр. Яг бол бүгдээр ингэ одоо нэг ийм платформ дээр хаана юу хийгдэж байгаа вэ гэдг нь ингээд хэмжигдээд 7 хоногтой хэмжигдээд явдаг гэсэн. За тэгэхээр энэ дээр ердөөсөө юу вэ гэхээр сахилга бат гэж чухал байгаа зү тэ. Хаана яг 7 хоногтой л тэр яг ажил ингээд яг биелэгдэхгүй бол өөр нөгөө босод баг нэгжүүдтэй одоо хор нөлөөтэй гэдэг ч юм уу те тэрний бүгдээр одоо уялдаа холбоог нь ойлгосон байдаг учраас энэ сахилга баттай бид нар яг явахгүй болохгүй энэ зорилгын төлөө маш хурдцтайгаар те байгууллагын төлөвлөгөө ингээд ямар гоё гүйцэтгэл болж ингэж хувирах юм бэ гэдэг дээр ингээд тэгэхээр OKR өвнөр нөгөө талаас стратеги өвнөр болох юм байна. Одоо нөгөө нэг байгууллагууд дээр мега төслүүд дээр стратеги хариуцсан захирал гэдэг байдаг шин тий. Тэгэхээр энэ хүний нөөцөөс гадна бас байгууллагын стратеги хариуцсан захирлууд стратегийн хэрэгжүүлэлт тактик ноу хау дээр бас энэ OKR-ийн энэ аргачлалуудыг оруулж өгөх юм бол маш гоё нэгдсэн ийм том нэг платформоос хин хаана юу хийж ин гэдгийг real time хараад ажиллаад процессын сайжруулалтыг хийгээд ингэж явна гэдэг бол өөрөөс маш гоё олон асуудлуудыг нэг арга барилаар шийдэж өгч байгаа байхгүй тий. Ер нь OKR гэж яриад байгаа болохоос биш. Ер нь бол эдгээр ердөөсөө гүйцэтгэлийн л удирдлага шүү дээ ердөөсөө тий. Тийм учраас ердөөсөө бид нар ч гэсэн ойлгохдоо ингээд том зургаар нь л ойлгочих хэрэгтэй тий. Ер нь бол бид нар нэг юм мөрөөдлийг биелүүлэх гээд яваад байгаа юм байна. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар арга замаар явах вэ гэдгийг л сонгох нь л маш гоё. За өнөөдрийн подкастад цаг гаргаж одоо ингээд сонирхолтой ярилцлага өгсөн Сувтаа захиралтай баярлалаа. Ингээд та бүхэн бас подкасттай холбоотой, OKR хэрэгжүүлэлттэй холбоотой танай компанид тулгарч байгаа асуудлууд байвал бид бүхэнд бас нээлттэй хандаад комент, чат илгээгээд бас өсөлтүүдэд явуулаарай. Ингээд та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. За бүгдээрээ баяртай. Та бүхэндээ амжилт хүсье. OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж